Өнөөдөр болохоор миний мастрын эхний жилийн маань хамгийн сүүлийн жил өдөр. Тэгээд миний хичээлийн өдөртэй хамт байцгаая. Одоо энэ цаг 7 өнгөрч байна. Тэгээд гарч алхалтай байж. Хатан зүг бараад ирсэн. Өглөөс таалахаар нэг хүн байхгүй, гудамж гоё хоосон. Ангийнхаа хөлтөд таарна гэсэн юм байхгүй, амар бэдэг өглөөгөөхөр. Тэгээд одоо энэ жаалхлаар яг хотынхаа walking area-наас гараад даллаа руу бүгдээрээ талхацгаая. За ингээд талхаад ер нь бол бомб тэгээд далайн хажууд хүрээд ирсэн байна. Манай гэрээс гараад далайн хүртэл ер нь яг 30 минут зарцуулдаг. Тэгээд өчигдөрөөрөө бороо орсон гэсэн одоо маш гоё наартай байна. Тэгээд далайн руу бураарч жагаад харуулъя. Өглөөний 8-нд ингэж харагдаж байна. Тэгээд одоо буцаад энэ замаар гэртээ явна. Далаагаас буцаад хотынхаа төвөө орох үед бол аюун гоё архитектуртай барилгаанууд байдаг. Тэр нь хоёр өөр хотод амьдарч байгаа юм шиг vibe өгдөг гэх юм. Тэгээд саяны хаустай эсвэл одоо иймэрхүү замаар ингэж хараад ийм модтой ногоон байгууламжтай замаар алхаж болдог. Тэгээд өнөөдөр энэ замыг сонгочихъя. Гэрээс гараад ирсэн. This is my dream car. Энд дуам гэдэг хотел байдаг. Манай хотын ер нь барилга архитектур надад их таалагддаг. Энэ ингээ манай сургуулийн кампус. Хичээл орох өрөөнүүд ингээ байдаг. Тэг өөр газар бас кампус. Хичээлийн байрнууд байдаг. Хичээлээ дуусчлаа. Our last class of the first year. Тэгээд өнөөдөр хичээлийн сүүлийн өдөр болохоор сургуулаа жоохон танилцуулъя гэж бодсон. Тэгээд манай сургууль руу орцгоо. Ингээд хичээлийн өрөөнүүд ингээд жижиг семинарын ангиудтай. Яа. Тэгээд мэдээж наал. Хамгийн гоё юм бид нэрт ийм vending machine байдаг. Ус тэгээд кофе, цай, snack бүх юм ер нь эндээс хичээлхэн завсарлагаар худалдаж авч болно.
энэ жаалахаар reception байна. Тэгээд хоёр давхарт гарах юм бол бас өөр хичээлийн өрөөнүүд. Тэгээд энэ компьютерийн өрөөнд болохоор шалгалт авчих шиг байна. There was an exam, right? Yeah. Тэгээд ингээд хичээлийн ангиуд нэг юмрхүү гэдэг. Тэгээд энэ болохоор ахаад өөр хичээлийн анги. Тэгээд энэ манай сургуулийн нэр байна. Тэгээд ороод хаад энэ classroom. Тэгээд одоо яг хичээл орж байгаа шиг байна. Тэгээд ингээд нэлээрөө тэгээд эндээс өнгөө ус авч болно. Гэхдээ энэ яг цэвэршүүлсэн ус мөн сайн мэдгүй байна. Тэгээд дахиад coffee vending machine, snack vending machine. Хоёр давхарлаа бас хичээлийн ангиуд байдаг. Гэхдээ манай хичээл болохоор зөвхөн энэ ангид л ордог. Нэг юмрхүү байна. Okay. Хоёр давхарт гараад ирэхээр нэг юмрхүү харагдсан юм байна. Гадаа бороо орж байгаа болохоор сургууль дотроо жоохон байж хаад гарах гэж бодоод. Хоёр давхар нь бол иймэрхүү байт юм байна. Гадааны хэлэн ширүүн бороо орж болохоор сургуулийнхаа хоёр давхарт жоохон байж хаад явъя гэж бодоод ороод ирлээ. Хоёр давхараасаа нэг иймэрхүү харагдсан юм байна. Өмнө нь ерөөсөө хоёр давхарт хичээл орж байгааг болохоор мэдээгүй байсан. Тэгээ маань сургууль болохоор зөндөө олон газар хичээлийн өөр байрнууд байдаг, лаборатори бас байдаг. Тэгээл тэр хоорондоо алхаад явчихдаг. Poi dopo le cose nuove. Adesso perché le stiamo dividendo. Sì, ok. Stiamo dividendo e praticamente le cose ultimissime vanno nell'altro negozio dove apriamo. E le cose che hanno anche 15-20 giorni abbiamo scontate al 20 e fino ad arrivare al 60 quelle dell'anno scorso.
Тэгвэл найзуудтайгаа жоохон хангалттай гэжтэрсэн байна. Тэгээд миний мастрын эхний жилийн маань сүүлийн хичээл яг аль биесээр ороод өндөрлөө. Тэгээд одоо бид нар сарын хугацаанд 4-5 шалгалтнаа бэлдээ. Тэгээд ер нь бол эхний жил маань ингээд дуусч байна. Сансны бодол энэ жил ингээд амар хурдан бүхэн болоод дуусч байгаа юм шиг санагдаж байна. Тэгээд за ингээд орой минь би хичээлээ тарчаа. Тэгээд найзуудтайгаа жоохон хэнгаут хийж аваад гэртээ ирсэн одоо баг ундах чинь. Юу н гэртээ орж ирэнгүүтлээ уцаа зэниглээ. Тэгээд бичлэгийнхаа төгсгөлийг бичсэн байхгүй юу? Жоохон яриад тэгсэн чинь би нэг микрофон ашиглаж эхэлж байгаа. Тэгээд микрофоноо цамцандаа зүүгээд бичлэг бичсэн чинь нэг миний үс голоор нь орж ирээд тэгээд нэг жоохон аудио жоохон зүгөө харин одоо бичлэгийнхаа төгсгөлийг ахаад биччихээн. Тэгээд удаан бичлэг хүлээлгэсэн дуучлаарэ надаа энэ 4 сараас 5 сарын хугацаанд би ч өөрөө нэлээд завгүй байлаа. Тэгээд нэлээд олон шийдвэрлэх юмнууд гарч ирсэн. Тэгээд одоо эхнээс нь шийдвэрлээд зохицуулаад явж байна. Тэгэхээр санаа зовлтгүй одоо бичлэгээ тогтмол үргэлжлүүлж хийдгээрээ хийн. Тэгээд намайг хүлээж үздэг үзэгч нартай маш их баярлалаа. Бас дээрээс нь DM-ээр Итали зурхын талаар, тэтгэлийн талаар, манай сургуулийн тухай асуусан бүх хүмүүстээ баярлалаа. Тэгээд асуумаар байгаа асуулт байх юм бол нээлттэй асууж болно. Би цаг заваараа айлуулахгүй хэрэгтэй мэдээлэл оруулаад хариулж өгөхийг хичээнэ. Ингээд миний надад бичлэгтэй хамт байсанд баярлалаа. Бичлэг маань таалагдсан бол та нар юу хэмэдэж байгаа. Тэгээд дараагийн бичлэгээр уулзъя. Баярлалаа.